Hey hi. За өнөөдөр болохоор ямар нэг юм ярихгүй, юм идэнэ. Яг энэ бичлэгийг болохоор айгүй олон рилээс харж исэн. Хийж үзэх юмсан гэд боцоор байгаа. Тэгээд өнөөдөр ингээ хийх завшаан олдлоо. Тэгээд та хэд миксер хараад анзаарж байгаа ах ер нь ямар бичлэг вэ гэдгийг. За надад ингээд урталт маань хоёр сонголтуудтай ямар нэгэн юмнууд тавиад тэгээ миний сонгосон талыг нь ийшээ хийгээд тэгээд дуусан гот нь бүгднийг миксер дээд надад уулгана. Тэгээ би дотор нь яг юу орсон бэ нэ гэдгийг нь таах хэвээр. За тийм юу байгаа. Тэгээд яг нүдний ийм зориултын хаалт авах болохоор ийм кист зүүхэр болсон. Би яг бичлэгээ эхлэхээс өмнө нэг зүүж үзсэн. Угаасаа юу ч харагдахгүй байсан, хав харах байсан. Тэгэхээр надад итгээрээ. Бас дээрэс нь энэ дээр гаргаж ирж тавьж байгаа юмнуудыг болохоор бас надад харуулаагүй байгаа. Би тэгэхээр юу гэдгийг мэдэхгүй. Тэгээд надад сонсогдохгүй тулд одоо жишээл ундаа мундагч ингээд задлахад чинь таглаа нь ингээд дуурч мөнгөрнө шүү дээ. Тэр үднээс угаасаа бүх юмнуудаа задлаад ингээд тавьсан байгаа. За тэгээд одоо бичлэгээ эхэлцгээе. За. Миний урд ямар ч юм тавьчлаа. Яа яг Squid Game тоглож байгаа юм шиг санагдаад бах юм. Би яг нэг юм буруу юм сонгол яг тэргээ уугаад өгдөг юм шиг. Окей, за. Зү. Яа. Юу өнөртэй дээ. Муха цагаас шиг өнөртэй байгаа юм. За дараагийн зүйлүүдийг мань тавилаа. Барон. Окей. Барон. За. Яа тэгэхээр тагсан ч гэсэндээ угаасаа яг ингэ юмнууд нь үнэртэй дээ. Гэтэ энэ дондоос хамгийн их амар үнэрч байгаа нэг юм сонин загас ч юм уу тос ч юм уу нэг тийм үнэр муухай үнэрчж байна яа. Сайн биш гоё муухайгаар сөөлжилж байгаа л гэж найдаа. За одоо эндээс сонгох нь би түрүүн барууныг сонгоцсон учраас наваа одоо зүүнийг сонгоно гэж бодоод зүүнд муухай юм тавьсан байх гэж бодчих. Тэгэхээр дахиад барууныг сонгоно. За энэ дээрээс дахиад тактик ажиллана. Дахиад барууныг сонгоно гэж төсөөлөөгүй л ах тийм учраас. Яа би ер нь өөрийгөө алах юм гэдэг нөө аврах юм. Окей, дахиад баруун. Юу вэ? Чоррэл. Тагсан ч гэсэндээ сонсогдож байна. Яа нэг уух зүйл лээ. Гэтэ яг уух ёстой зүйл ч юм уу үгүй ч юм уу гэдэггүй. За, окей. Одоо баруун үнэхээр хангалттай. Тийм ээ. Тэгэхээр бид нэр зүүнийг сонгох болно. Зүү. Яа. За, ашгүй сүүлийн юмнууд тавигдсан байна. Яа, тэгтээс нэлээ олон юмнууд холилж ах шиг байна яана. За. Зүмлийн талаанд наа. Зүм. Чипс юу. За ингээ бүх юм маань миксер руугаа ороод дууссан байна. Тэгээ одоо яг миксер дэх процесс явагдах чинь. Тэгээд надад ямар навшин юм уулгах гэж байгаа хэдүүлээ хүлээцгээе. 3 2 1 эхлэе. За, дууссан гинэ. Яа. Би нөгөө бэлэр загасч юм шиг тосч юм шиг. Бэлэр өнөр нь өндөртэй дээ. Аялаад дууссан гинэ. Ёо, ямар яа энэ ямар шийдээ. За зовоочлаа. Би бичлэг болгон дээрээ данаа мухаа шийдэх юм бэлэр заваа гэж хэлдэг наваа уучлаарэ. Тэгээд аваасаа л өдөр тутамдаа ярьж байгаа яриандаа иймэрхүү хүнүүд хэрэглэсээрээ асуурчжээ. Намайг уучлаарай. За энэ яг
Гэтэ яг ийм үг харахаар үнэхээр шижгийн гэдэг үгнээс үг олдохгүй. За эхлээ юутай ч үнэрлээд үзье. Надаа. А 6 юм хийсэн гинэ. Тэгэхээр би 6 амт юмыг таах хэрэгтэй юм байна. За окей. Ёо энд ингээ бөмбөлгнүүд ингээ хагараад энэ хүү яг нөгөө хүүхлэгийн өдөр гардаг юм хортой юм заваан шүлнүүд идэв штэ яг тэр. За окей. За хамгийн тод амтагдж байгаа нь чипсний амт юм. Энэ бүр ингээд хаанаас нь ч амтлсан яг чипс юм заяа. Чипс тэгээд банан амтагдж байна. Уусаа түрүүн банан үнэртэй дэсэн. Тийм. Банан нь. Гэхдээ түрүүний тэр нэг муухай тос шиг юм гэдсэн тэр яг чипсний л үнэрээс юм. Тэгтээ би яагаад чипсний үнэрийг мэддгүй лээ. Уулын чипсний үнэр чинь нэлээ. Энэ жижигхэн өрнүүд байна. Энэ кивинийх байна. За киви байна. Банан байна. Чипс байна. За. Тэгээд байна штий. Энийг сонин улаан жижигхэн юмнууд юу юм болоо? Түрүүний шингэн юм хийгээдсэн штий. Тэр шингэн юм юу юм болоо? Ундаа байх. Уусаа ундаа шингэн. Гэтэ ундаанаас өөр шингэн заваа юмнууд юу идэв лээ? Цуу муу хийсэн юм уу? Тийм амир ихээр нь хийсэн бол тэгж ингэж амтахгүй дээ. Окей. Гэтэ яг ямар ундаа гэдэг нь хэлэхгүйцэндээ ундаа гэд явчих болно сте. Окей, ундаа. За ингэ 4 юмыг таасаа. Одоо тэгэхээр 2 юмдод байна. Алим. Алим унтаг. Окей, за ингэ алим. Гэтэ 3 жимс байхыг бодоход би ч бас амар дэжгүй явцсан юм шүү. Гэхгүй. За. Сэн халуун ногоотой. Халуун ногоо амттай тань би энийг яг чипсний халуун ногоо гэж бодоод байгаа байхгүй юу? Гэтэ үгүй ээж магадгүй. Перц юм уу? Перц. Перц. Халуун ногоотой тэгсэн улаан юм яваад энэ хэр кимчи. За ингэ энэ 6 шүү. Окей, кимчи. За. Ерөнхийдөө бол тийм амар бэлээр ууж болмооргүй бол яа, биш вэ заяа. Гэтэ нэг юм энэ ч угаасаа шейк хийх зориулттай штэ. Тэнгууд ингээ авсангууд яг нэг юм халуун ногоотой дахиад соустай дахиад идэв штэ. Тэрний ийм амтлагч соус шиг нь амттай. Тэгээд баг одоо энийг шууд ямар нэг юмны амтлагчаар ингээ хоолнд хэрэглэж болохоор ч юм шиг гэхгүй. Гэтэ яалчгүй цаанаал нэг юм жимс амтагдсанаа наанаас ийм халуун ногоотой амттай байгаа болохоор тэр нь аим муухай байна. Тэгэхээр ер нь бол 10-аас бэлэр амтны хувьд 10-аас 3. Үгүй 5. Гоё амтны хувьд 10-аас 2 гэхгүй. Юу вэ? Юу хэлж байгааг ойлгож байгаа сте тийхгүй. За ямар ч сан. Окей. Тэгэргүүл юм өөртөө сонголтууд хийсэн байна. Тэр нэг баахан зүүн гэдэг нь ер нь буруутсан уу зөвцсөн үү тэрийг мэдэхгүй байна. Ямар ч сан бичлэгээ эдитлэхтэй л харцгаая да. Амар сонирхолтой хөгжилтэй гоё ялаа. Яа тэгвэл амьдралдаа анх удаа л ийм төрлийн бичлэг хийж үзэж байна. Тэгээд дараагийн бичлэгээр энэс илүү өөр гоё тэнэг юмнууд хийнэ заяа гэхгүй. За тэгээд баярлаа. Баяртай. Хүрдэ шүү.